Арсны ерөнхиймч оюутар хүрээд ирсэн бэ. Сайн байна уу? Сайхан шилсэн үү? Сайхан шилсэн. Та хоёр маань сайхан шилсэн. Сайхан шилсэн. Онд минь тархан тавтай орвоо. Тавтай орсон. За. Өөртөө тааруулаад. За. Яа, өнөөдрийн ярилцах сэдв маань болохоор нөгөө бид хэд арьс арчилгаа ялангуяа хаврын удирдалтай холбогдолтой ядаргаа бас яриад суужилаа. Тэгэхээр мэрэгжлийн эмч хүнийг урьсан учраас маш олон сонирхолтой зүйл асуух болов уу гэж бодож байна. Отгогч нэвтрүүлгийн аваа тайлбарлаад өгч хөө. Тий. За ингээд манайх нөгөө generation gap гэдэг нэвтрүүлэг гэдэг 3 үеийн төлөөлөл нэг хөтлөгч минь одоогоор байхгүй байгаа тийм. Манай 80-ад 90-ад оны төлөөлөл манай цэцрал. Тэгээ 80-ад оны төлөөлөл миний бие ятгаа байна. Тэгээд 2000 оны төлөөлөл гэдэг манай одоогоор хөтлөгч минь өнөөдөр ирэг байна. Тэгээ ерөнхийдөө ингээд нэг 3 үеийн төлөөллөөр тэгээд сэдв өгөөд тэрнийхээ талаасаа ярилцдаг. Тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өрсөнд маш их баярлалаа. За тэгээ өөрийгөө танилцуулаад. За намайг Оюутар гэдэг анагааш шинжлэх ухааны үндэсний сургуулийг арьсны эмч мэргэжлэр төгсөөд одоо эстетика, арьс гоцлын эмнэлэгт мэргэжлэрээ арьсны эмч хийгээд байж байгаа юм хүн байна. Хүүшээ манай мэддэг юм шүү. Бидний хайртай аваад. Зя. Цөмрөө тэгээд хамгийн эхлээд ер нь улирлын арьс арчилгаа өөр байдаг юм уу? Яа тэгээ одоо нэг юм нэг шог яри хаваад байдаг шүний тос шүн олж байгааг яаж мэддэг гэдэг шиг те. Энэ арьс маань улирал олодлоо даа яаж мэддэг вүлээ гэдэг шиг. Улирлын онцлог ер нь яаж нөлөөлдөг вэ гэдэг талаас ярилцъя те. Манай монголчин ялангуяа дөрвөн улирлын дөрвөн өөр юм цаг агаартай байдаг шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн одоо бид нэр улирал солигдох үеэр нэг хувцас солигдохтой яг ижилхэн бидний арьс ч гэсэн бас яг тэрийгэ дагаад өөрчлөгдөж идэг. Тэгэхээр яг арьс арчилгааныхаа хувьд гэвэл өөрчлөлт болгон дээр улирал болгон дээр ингээл бүтэн ингээд солих биш. Яг ямар асуудал байгаад вэ? Тэрэндээ тохирсон үйлчилгээ арьс арчилгаагаа хийх. За эсвэл бүр ингээд тэр улиралдаа тохирсон яг тэр арьс арчилгааныхаа бүтээгдэхүүн гоо сайхны найрлага те тэрийг зөв хадгалж чадвал дөрөв улиралжингаа л ер нь бол гоё арьстай байх. Ер нь бол бүрэн боломжтой байдаг байхгүй юу? Би нөгөө нэг эстетик амлиг аюусаа мэднэ. Тэгээд харин ч хэлэнгүүт тэлгүй яг хөө. Тэгээ би ёстой яг жинхнээсээ яг энэ одоо нөгөө арьсны давхарга яаж үйлчлээд идэг. Одоо бидний нөгөө нэг ботокс гэж ярьдаг нь яагаад үйлчлдэг гэдгийг бүгдийг яг нөгөө хичээл авч байгаа шиг авчихсан гэж. Тий. Өнөөдөр ашгүй юмч маань орж ирсэн бүр үнэхээр баяртай байна. Бас яг тийм мэдээллийг зөвхөн би биш үзэж байгаа хүмүүс маань үзвэл бас хэрэгтэй юм болоо. Ер нь арьсыг ямар арьсыг эрүүл арьс гэдгийм бэ? Эрүүл арьсыг авч үлдэхийн тулд юу юунаас эхлэх ёстой юм бэ гэдэг ерөнхий мэдээлэл авахаас эхсүүлээд цаашаа гүнзгийрүүлээд ярилцаад явсан явъя гэж бодож байна. Эрүүл арьс гэдэг чинь ил харагдах байдлаараа таны арьсан дээр ямар нэгэн тууралт гараагүй, өвчин эмзэглэл байхгүй, харагдах байдлаараа зүгээр байгааг ер нь бол эрүүл арьс гэж хэлж болно. Гэхдээ яг ингээд эрүүл арьс гэтэнгүүд арьс бол ингээд хүний бие хамгийн том эрхтэн гэж бол үздэг. Одоо хүмүүс бид нар эрхтэн гэтэнгүүл зөвхөн дотор эрхтнээ айгу анхаарч үздэг штэ. Илэг бүр зүрх гэтэнгүүд арьсыг болохоор зөвхөн гадна талаас нь ингээд харж өрөөсөө ойлгоод байдаг байхгүй юу. Тэгэнгүүт арьс бол бидний одоо нөгөө тойл гэж ирдэг штэ. Тэгэнгүүт арьс бол бүх шалтгаанаас болоод гэмтэх бүрэн боломжтой байдаг байхгүй юу. За гадны нөлөөл буюу тоос, шороо, бохирдол. За химийн хортой бодисон дээр түлэгдэл гэмтлүүд. За нөгөө нэг тархлаа тогтолцооны эмгэг өвчнүүд болон дотор эрхтний өвчлүүдээс олж арьс маань бас ингэж өвчилж гэмтдэг. За тэгээд нөгөө амьдралын хэм маяг буюу тамхи, арх, одоо хэрэглээ, за тэгээд буруу хооллолт зэрэг энэ одоо бүх хүчин зүйлээс болоод бидний арьс гэмтэх боломжтой байхгүй. Тэгэхээр яг эрүүл арьс гэхээр тэр хүн өөрөө дотроо бүх зүйл нь эрүүл байвал арьс ч гэсэн эрүүл байх боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө жоох хүүхэд дөнгөж төрөөд айгу гоё арьстай байдаг нь тэр хүүхдийн тархлаа, тогтолцоо бүх юм яг шив шигнхэн байгаа учраас бүх юм нь айгу гоё байдаг л гэсэн үг. Одоо ер нь яг ийм гоёороо хадгалахын тулд одоо чинь ингээд 30 40 гээл цаашаа явах тусам ингээд айгамбар мэдэгдэж ин л да одоо нэг өдөр нүрээ угаахгүй унтахад маргааш нь арьс бол бүр үнэхээр амар байдаг болцсон байх жишээ тий. Ер нь арьсаа гоёроо авч үлдэхийн тулд ямар зуршил дадлыг одооноос хэрэгжүүлэх ёстой байт юм бол тэгээд нэмэлт юмнууд хэрэглээ гэдгийг хүмүүсээс зарим хүмүүс эерэг болон сүр янз бүрээр л бодоод байдаг. Энэ талаар нэг зөв ойлголт өгүүлэх гэж бодлоо. За хөвгчлөлтөөс бол яг урьдчилан сэргийлэх болон тэр залуу арьсыг удаан хадгалах ер нь бол бүрэн боломжтой байдаг. Ягаад тэгэхээр бидний арьс чинь
20 нас хүрээд коллаген гэдэг буюу тэр нөгөө чигтэй байдал гой чанга арьсаа алдаж эхэлдэг. За тэгэнгүүт 30 нас хүрээд эхлэнгүүт мэдэгдэхүү зайг алдаж эхэлдэг байхгүй. Тэнгүүд хүмүүс 30 хүрээд нэг ингээ харсан чинь би амар хөвшөрсөн байж тээ. Нэг ингэсэн чинь би бүр ийм болцсон байна. Миний арьс ингэсэн байна гэдэг нь зүгээр яг өмнөх өдөр амар залуу чанга байж байгаа өглөөс ирсэн чинь ингээ унччаад байгаа юм биш. Баг багаар л ингээл бид нар коллаген алдаад байдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр коллаген алдалт бол мэдээж нэгдүгээрт бол мэдээж нөгөө байгалийн чамаараа хөгшрөлт гэдэг процессор бол мэдээж алдаж байгаа хөгшөрж байгаа. А тэрийг удаан барихын тулд бол мэдээж гаднах арчилгаа, за дотоод ингээд арчилгаа болон эмнэлгээр үйлчлүүлж байгаа одоо энэ тарилга эмчилгээнүүд байна. За мөн хамгийн чухал юм нь за нойр, хоол, стресс. За энэ гурав бол арьсыг бол чинь утгагч. заавал бүр ингэж стресс. Тий, энэ гурав бол яг арьсыг бол бүр яг бүрэн гэмтээдэг гурван зүйл гэдэг. Гаднаас нь мянга бид нар арьс арчилгаандаа бүр ингээл анхаарал тий. Олон бүтээгдэхүүн ингээл үрж тавиал гэртээ арьс арчилгаа хийгээд байгаа хэрнээ. Сайн хангалттай унтчихдаггүй, нойр дутуу ингээл байхад бидний арьс ерөөсөө тэрийг хүлээж авч чадахгүй. Ягаад тэгэхээр доторх тэр эс болон коллагенууд маань өөрөө ингээ ядраад, сулдаад, ядраад ийн гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тэрийг гаднаас нь ингээ авах гээд ямар ч нэмэр байхгүй учраас тэр хоол, нойр, стресс гэдэг энэ хамгийн түгээмэл гурван энэ шалтгаан дээр бол ингээ айгу анхаарах хэрэгтэй тоххой. Яста мэдмээр юм байна. Сүүлийн үед бид нар ингээд яддаг шүү дээ. Бид нар ч явах те. Ер нь нэг бүтээгдэхүүнийг удаан хэрэглэхээр дасан зогсоод байдаг гэж тэгдэж шүү дээ. Тэгэхээр ер нь бүтээгдэхүүнийг хэдэн сарын хугацаанд ч юм уу байнгын солих хэрэгтэй юм байна. Би бол үйлчлүүлэгч нартай ер нь бол нэг 2-3 сар л гэж хэлдэг. Яг улиралдаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг тэр улирал тохирсон улирал болгонд арьсны нэг юм шинж чанар ер нь бол өөрчлөгддөг. Яг тэрнэн тохирсон бүтээгдэхүүнийг тэр үедээ хэрэглээд улирал шилжиж байгаа үед дахиад ингэ солиод хэрэглээд явах нь айгүй зүг байдаг гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь ингэж яддаг шүү дээ. Нөгөө одоо ингэж хүмүүс ингэж яддаг шүү дээ. Гадна талаас нь харангуйтай шууд арьсыг эмзэг юм байна. Нэг ч нэг хэд хуурай юм байна. Батгшилтай юм байна. Туслаг юм байна гэд ингэдэг. Тэр нь гаднаас гараас нь хараад арьсыг барьж үзээд тэгж юу нүнлэх хамгийн хурдан боломжтой юу? Ер нь боломжтой. Аппаратаар үзгүү. Ер нь боломжтой. Арьсыг бол эрэхтэй ихэвчлэн дандаа харах юугаар уншилдаг. Шууд нүднээсээ хараад. Тийм нүднээсээ хараад ер нь бол яг ил харагдаж байгаа зүйл учраас харин бусад нөгөө нэг минг уургацэг за арьсны хавдрууд байдаг. Тэрийг бол гаднаас нь хараад онцлох ер нь бол боломжгүй. Ягаад тэгэхээр арьсны хавдар бол яг мингтэй адилхан харагддаг байхгүй юу. Тэгэхээр тэрийг мингүү хавдруу гэдгийг ялгахын тулд заавал нөгөө нэг эмгэг судлалын шинжилгээ буюу кислог шинжилгээ бид нар хийж иж тэрийг ингээд бүтцийн өөрчлөлтийг нь хардаг. Тэрнээс биш гадна харагдаж байгаа яг энэ хуурайшил, тослогжил байдал, батга энтрийг бол хараад ингээд шууд онцлохоо хийх бол бүрэн боломжтой гэдэг гэсэн үг байхгүй юу. Эмзэг арьс нэг өөр харагддаг. Тослог арьс нэг өөр харагддаг. Одоо тослог арьс бол бүр ингээд гялцаал, тостаагаал харагддаг бол эмзэг арьс бол ингээд нөгөө гимтсэн эмзэг арьс маань нэг юм гүлгэр харагдаад байдаг байхгүй ямар ч юм давхарга байхгүй юм шиг. Тэрийг бол яг энгийн одоо эмч биш хүн бол хараад бол нэгсээ ялгаж чадахгүй хаа. Эмчнэр бол яг хараад бол манай арьсны эмчнэр бол хараад бол мэдчих чаддаг байхгүй юу. Тэрийг. Гэхдээ бид нар чинь яанаачлаа юм даа. Бид хэд ч нөгөө ингээд төрхтөө нөхцөлттэй төрөхгүй шүү дээ тийм. Нөхцөлт ер нь юунаас болж үүсээд байдаг арьсны нөхцөлт. Нөхцөлт ер нь бол түгээмэл 3 шалтгаантай байдаг. За нэг нь удамшил байдаг. За төрөлхийн гэж буюу одоо удамшлын шалтгаантай үүсч болдог. Удамшлын шалтгаантай үүсч болдог. За хоёрт тослог хит их ялгардаг арьсанд нөхцөлт илүү том харагддаг. Том илүү харагддаг. За гуравт арьсны уян хатан чанар буюу сул унтсан арьсанд буюу хөгшөрсөн манай арай нас ахмаг хүмүүстэр илүү тод харагддаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ер нь ихэвчлэн нөхцөлд бол дандаа тослог арьсан дээр илүү тод харагддаг гэсэн үг. Тэгэхээр ч одоо нөгөө арьс л угаасаа нүхтэй байгаа тий. Тэнгүүд тэр нөхцөлтийн хэмжээ нь хэр том байгаа юм бэ гэдгээс бас хамаарх гэдэг юм л та. Тэнгүүд нэгэнт томорсон байгаа тэр нөхцөлтийг одоо буцааж тэр нүхийн жижигрүүлнэ гэдэг эмчилгээ байдаг уу ер нь бага. Маск гэдэг тийм маскнууд гэж болно. Гэхдээ маск гэхээс илүү тэр чинь нөхцөл гэдэг чинь бүр арьсны гадна талын асуудал биш бүтцийн асуудал байхгүй юу. Доороо ингээд өсний хүдий, тосны булчирхаа гэдэг юм байгаа. Тэрний дээшээ ил гарч байгаа амсрыг бид нар ер нь бол нөхцөлт гэж яриад байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр доор байгаа бүтцэнд байгаа өөрчлөлтийг л бид нар засах хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ тослог ялгардаг ийм арьс байхад гадна талаас нь одоо ингээл нөгөө тос ингээл нөхцөл багасгах ингээл маск тавиал ингээд тахад доороо тосны булчирхаа айгүй идэвхтэй их явагдаад тахад ер нь бол буцаал айгүй хурдан томорчдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр тослыг дарангуулах эмчилгээнүүд бол одоо зөндөө гарцсан бичил зүүн эмчилгээнүүд байна, лазер эмчилгээнүүд байна, арьсныг гуйжуулах эмчилгээнүүд буюу органик фил, грин фил энтрүүд бол гээд
Аюу ороод ирсэн байгаа байхгүй юу? Удамшлын гаралтай тэрийг бол бас л яг л ижлэгэн тэр үүсгээд байгаа л юуг нь багасгах нь л гэж үзсэн. Гэхдээ нөхцөлд бол 100% бол хизээж ярилцахгүй. Тэрэн дээр манай монголчууд аюу буруу ойлголттой ер нь бол байдаг. Яг ямар ч нөхцөлтгүй болмоор байна гэж аюу их орж ирдэг байхгүй юу? Тэр нөхцөлт чинь бол хэвийн физиологиороо таны ярьсан дээр байх ёстой. Тэр тос үссний амсар учраас байх ёстой. Тэрийг зүгээр томруулахгүй байх ёстой, өргөсүүлэхгүй байх ёстой. Тэрнээс ш бол нөхцөлт бол байх явд бол байх ёстой зүйл байхгүй юу? Энд чи нэг юм бодогдоод одоо ингээл харангуйт ингээл одоо залуухан байгаа хэрнээл одоо 20 настай байсан үеийнхээс бол ингээл жоохон доошоо суугаал эхэлсэн л харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр арьс чангарах боломж юу н байд юм болоо. Тэгээд чангарлаа гэж бодоход одоо бидний төсөөлж байгаа шиг шууд ингээл татагдаал ингэдэг эргэтэн юм уу? Эсвэл одоо нэгэнд суларсан бол авралгүй гэдэг юм уу? Заавал мэсаслаар эмчлэлдэг юм уу? Ер нь яад юм бэ? 20 нас өрөөс унжиж ийн гэдэг нь ер нь бол нөгөө хөшрөлт явагдаж ийн гэсэн. Коллаген алдаад бид нар хөшөрж ийн гэсэн. Тэрийг буцаж бол бага зэргийн нөхөх бол боломж байгаа. Буцаж яг одоо 100% тэр унжилтыг асуудал гэж үзвэл тэрийг нь за нэг 70%-аар засах, 60%-аар засаж болно. Тэрнээс биш бүр яг нөгөө 35-тай арьсыг 20-тай юм шиг болгоно гэдэг бол ер нь боломж байхгүй. Мис заслын арга ч гэсэн ер нь бол яг ижлэгэн тэр бол зөвхөн гадна талын арьсыг татж байгаа л ер нь бол харагдах байдлыг засаж байгаа болохоос биш дотроо бидний арьс хөшөрсөн яг хэвээрээдэг. Зүгээр тэр хөшрөлтийг бага зэрэг удаашруулна. За бага зэрэг засна л гинөө гэхээс биш нэг тарилга хийлгээд нэг аппаратанд ороод бүр юм амар гой залуухан байна гэж бол ер нь бол байхгүй. Анхнаасаа харин нөгөө 20 хүрээд 25 хүрээд арьсандаа бүр маш сайн анхаардаг бол тэр нөгөө нэг унжилтыгаа удаашруулна л гэсэн үг тийм. 35 наснда 25 юм шиг харагдана гэдэг нь тэр хүн 20 наснаас эхлүүлээд арьсаа зөв арчилж чадсан л ер нь л тэгж илүү залуухан харагддаг л гэсэн үг. Одоо нөгөө жилжилтийн насны хүмүүс нөгөө сүүлдийн үед батга гэдэг юм их гараад байгаа шүү дээ. Хуучин цагт ч юм уу гэд би одоо ингээд бодоод тахад бидний үед ч юм уу яг тийм батгашилт их гардаггүй байсан байхгүй тий. Би гайхаад байсан чинь яг юунаас болоод байна гэж бодсон чинь идж байгаа юмас амар нөлөөлж байна уу тий. Орчны нөгөө нэг бохирдол нөлөө хоол унднаас бол бүр батга тийм гардаггүй байсан тий. Тэгээ гайхаад одоо ингээд хүмүүсийг харсан чил тэг би сая хүүгээ нэг хэсэг цудалсан чинь ерөөсөө л жоо халуун ногоотой ч юм арай өөр төрлийн хоол идэнгүү шууд ингээл гараал. Тэгэл бусад үед ингийн байх зүгээр байгаад байгаа байхгүй юу. Тэр энийг хоол тэжээлтэй амар. Тэг хоол тэжээлтэй батг бол бүр шууд холбоод байдаг. Батг бол яг нойр, хоол. За тэгээд арьс арчилгаа гураас бол шууд хамааралтай байдаг. Эрэгтэй хүмүүс яас их байна сүүлийн үед бүр ингээд. Тэг эрэгтэй хүмүүс маань илүү хинэггүй. Арьс арчилгаа айгу дутуу идэг. За сүүлийн үед тэгээ нөгөө унтах нь арай багассан. Өсвөр насныхан маань дээр үед ч юм бол ингээл аав ээж нар ч одоо ингээд айгу цагтаа унтаал тий. Гэрэл том мог тасчихдаг. Сааны гэрэл мэрлэл амьддаг л ч. Цагтаа яг унтаал өглөө яг сэрэл хоол ундан ч гэсэн бас яг л гэрийнхэн хоолыг иддэг тий. Янз бүрийн хоол байхгүй. Тиймээс учраас бас харьцангуй тийм. Бас хүнд давхар нөгөө арьс арчилгаа гэдэг юм тийм сайн мэдэхгүй бүтээгдэхүүний сонголт тийм олон биш тий. Арьс гэмтэх зүйлүүд бас арай бага байсан уу яагаахгүй. Тэгэхээр дотоод шалтгаанч дээр үе тийм байсан байна. Одоо бодохоор чинь ингээд шүн унтах нь арай багассан байна. Янз янзын хоол идэж, гэртээ хоол идэх нь хүүхдүүд маань багассан. Тэгээд одоо нөгөө арьс арчилгаагаа илүү дутуу хийдэг. Тий. Ер нь ингээд дэглэм алдсан хүүхдүүдийг харахаар дандаа шүн унтаагүй ээж нь залгаал ерөөсөө унтахгүй байныг хэлээд өгөөж хоол нь ерөөсөө ингээл чихэр жимс идэл ингээл яваад байна, ингэхгүй байна гэд. Тэгэхээр ингээл эмчилгээний үр дүнг ерөөсөө сайн хангалттай гаргаж иддэг байхгүй юу? Тэрнтэй шууд холбоотой ер нь л байдаг. Одоо энэ нөгөө даавартай холбогдлолтой батга гэдэг гарна гэж яах вэ? Ер нь ингээд батга гарч байгааг хараад хүн өөрөө инээс боллоо гэж заавал мэрэгчлийн эмчтэр очиж ижил мэдхүү. Ер нь аль тэгнэ. Дааврын батга гэхдээ хөвчлэн шанаа хүзүүр ер нь л гардаг байхгүй юу? Даавар энэ миний гөрөө? Тий. Ер нь бол хөвчлэн тэгж гардаг. Тэгээд батга ер нь бол өсвөр насны болон насанд хүрэгчдийн гэж хоёр үндсэн том ангилалтай байхгүй юу? Өсвөр насны дээр ч гэсэн одоо дааврын хэлбэлцэл ордог штеп бидний. Тэгэнгүүт тэр болохоор хэлбэлцэж агаад өөрөө ингээд зүгээр болчдөг учраас батга нь ингээд гайг болчдөг. Насанд хүрэгчдийн дааврын батга бол арилгахад бол өстэй маш хүндэдэг, маш олон эмчилгээ шаарддаг. Дандаа дотоод асуудалтай, ямар нэгэн дандаа дотоод шалтгаантай байдаг учраас насанд хүрэгчдийн тэр дааврын батга бол хамгийн хэцүү арилдаг. Өсвөр насны батга бол айгүй хурдан сайжруулдаг. Төрлийн батга байхгүй. За тэгээд ингээд батга гарчдаг юм байжээ. Тэгэнгүүт ингээд ийм ойлголттой би нэг хэсэг явсан байхгүй юу? Батга гарч ирээд ингээд шахаж болохгүй юм байна. Тэгээд
тэгээ ерөөсөө шахахгүй оролдохгүй яваад исэн чинь нөгөөх маань идэхтэй бүр амар сонин шахаагүй хэрнээл ийм тол болоод гацсан. Сорив гэдэг. Тэгээд тэгсэн чинь дараа нь би гой санд ордог байхгүй. Тэгсэн чинь яг энэ нөгөө нэг идэ байсан хэсэг нь байж байгаа шимэгдэд алга болчингууд ингээ хонхорхоо үсчээд байгаамаа. Тэгэхээр тэр хонхорхоог үсэхгүй тулд яг ингээд нааш нь татаж гаргаж ирээд шахах үед бол шахстай гэдэг нэг ийм 20 өөр ойлголтуудыг өөр хүмүүс хэлээд ирэнгүүт хүн яг гайхтай мэлээ. Тэгэхээр гараад ирсний дараа яаж арчлах хэвтэй юм бэ? За тэр нөгөө сорив үсгээд үнгийн сорив гэж ярьдаг байхгүй юу? Пигменташн тэр чинь болохоор ер нь бол үрслийн батхан дээр илүү үүсдэг. Өөрөө гэртээ зүгээр шахахгүйгээр өөрөөр нийтгээсэн ч эмчилгээнд ороод явсан ч тэнд үрвсэл явагдаж байгаа учраас яасан ч тэр улаан үнгийн сорив бол үүсдэг. Хамгийн гол нь зөв одоо эмчилгээ, зөв техникээр ингээд даралж шахалттай хийсэн тэр батга маань үрвслийн тийм улаан толб үлдээсэн ч гэсэн өөрөө арсныхаа нөгөө гуужих механизм гэдэг юмараа өөрөө арилдаг байхгүй юу? Арилахгүй үлдчихэж байгаа ихэнх тийм сорвнууд дандаа буруу шахалт, буруу даралтаас болоод арсныхаа өнгөн давхаргыг тэр чигт нь ингээд хулаад авцсан. Тэгээд тийм гүн сорив болгоцсон байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хоёр бол айгүй буруу ойлголт. Хүмүүс ингээд гоо сайхны газар очиод ингээд шахуулсан чинь ийм улаан болцсон. Тэрнээс биш одоо шахгүй байсан бол баг зүгээр байх байсан гэдэг. Тэр бол айгүй өргөсгөл бол өргөсөл явагдсан л урьслийн дараах нөсөө гэдэг юм мэддэг. Бид нар одоо нөгөө хөл гараа ингээд шалбасны дараа улаан ягаан өнгийн ингээд сорив тогтсон байдаг шүү дээ. Тэг нэг мэтгэд ингээд харангууд өрөөр нунгаа 5 унцсан байхад харангууд ингээд идэгцэн зүг болсон гэдэг нь яг л тийм процесс байхгүй юу? Өргөсөл явагдсан байна. Тэрийг идэгрэх процесс явсан байна. Тэргээ арьс өөрөө гулжуулах механизмаараа тэр өргөслийн улаан гэдгийг гулжуулаад ингээд унгаацсан байна л гэсэн үг. Тэгэхээр яг л мэрэгжлийн хүн дээр л ер нь очих нь зөв бааз те. Миний ч н одоо ер нь арьсан дээр нэг юм гардгүй байжгаад яг нэг жоохон заримдаа нойргоо ч юм уу, заримдаа нөрөө цэвэрлэнд ганцхан яг энд гардаг байхгүй. Яг ингээд гомбоогоо гараад ирдэг байхгүй. Тэр ганцхан энд нэг тийм бүүдий байна тий. Тийм, ер нь бол байна гэсэн үг. Яг нэг газар төвлөрч гарсан газар бол доороо нэг юм капсул маягийн ч юм уу нэг юм үүсгэсэн байгаа. Жоох юм болонгууд эндээ гарч ирээд гарч болчихдог байхгүй. Тэр энийг ер нь яах хэвээр. Үрслийн тарилах хийлгэн яг гарч байгаа үед нь яг ямар юм гараад байна тэрийг нь харна. Яг үнэхээр нөгөө нэг бариад ингээд температур бас ингээд дарж марж үзнэ. Тэгэхэд яг юм том хүүдтэй байгаад байна уу? Зүгээр яг идэтэй байгаад байна уу? Тэр мэрийг нь хүртэл харах боломжтой байхгүй. Шаардлагатай шууд эмнэлэг очиж үзүүлэх хэрэгтэй тий. Тэгэх юм бол дахиж ер нь хэрэв үрслийн тариа хийж тэрлүүн яг тааруулаад хийчих юм бол дахиж гарахгүй юм шүү дээ. Дахиж гарахгүй гэхээс илүү гарах нөгөө нэг давтамжийн илүү багасгаж байна. Тий. Тэрнээс биш одоо нөгөө гаднаас нь тариа хийгээд тэр нөгөө нэг үүссэн байгаа тэр хүн тэр үеийн өрөвслийн дараа давсан ч гэсэн дотоод нөгөө нэг нойр морин дахиад яагаад гэвэл эргээл бас бид тэдний бол уруулан дээр ингээм хомхоодлоод ш. Тэр чи одоо нэг арьс ажиллагаандаа гоо сайхандаа орон тэ энэ хомхоочудаа яг юу herpes вирус шүү дээ. Тэр одоо яах вэ? Хүмүүс нөгөө нэг хүн болгонд байдгүй. Үгүй. Оо тийм. Хүн болгонд бол байхгүй. Тэрийг ямар нэгэн байдлаар хүнээс дамжиж авч болно. За эсвэл бол агаар салхины угаар зүгээр дамжиж авдаг юм вирусын өвчин байхгүй. Тэрийг одоо яаж зүгээр болгодог вэ? Тэр зүгээр болохгүй. Тэр бидний цусан дугаасаа байж идэг. Хэрвээ нэг удаа таны уруулан дээр хомхоо буюу тэр herpes вирус гарсан л бол тархлаа муудах тоолонд гарна л гэсэн үг. Тэр зарим хүн дээр нөгөө гардггүй, зарим дээр нь хомхоо гараад идэг нь зүгээр тэр хүн нэг нь тэр herpes гэдэг вирусаар өвчлөөг байна, нэг нь зүгээр өвчлөсөн байна л гэсэн. Өвчлөсөн хүн бол туснаас нь хизээч арилна гэж бол байхгүй. Тэр зүгээр намжмал байдалд ороод ингээд тэр доороо биеийн дотор нь ингээд байгаад идэг гэсэн үг байхгүй. Тэр сайн нөлөөтэй юм уу нөлөөтэй? Зүгээр л бол тийм вирус учраас зүгээр л биеинд бол уг нь хэрэггүй зүйл байхгүй. Тэгэхээр балаа энэ гаднаас орж ирсэн тийм вирус гэсэн үг байхгүй. Үлстэй балаа юм байна тийм. Тэгэхээр гараад байна гэдэг чинь тэгвэл дархлаа муудсан байна гэдгийг бол хэлээд байна гэсэн үг юм биш үү? Жохон дархлаа онойргоо ононгоо шууд ингээд гарчдаг байхгүй минийх тэр. Тий. Дархлаатай шууд холбоотой. Тэрнээс иш нөгөө тостой бүтээгдэхүүн идээд тос идээд гад амаа арчаагүй гарчлаа. Модноос юу унаад ирээд долоочлоо гэлдэг. Тэр бол вирусээ биш. Тэр бол вирусын өвчин байхгүй юу? Ямар балаа юм бэ? Гэтэ амар хүндэрж мүндэрдэг тийм өвчин бол биш. Зүгээр дархлаа тогтолцоотой чинь шууд холбоотой. Биен дээр чинь илэрж байгаа. Чиний дархлаа муу шүү гэдгийг илэрж байгаа л нэг төрлийн юм шинжтэй. Гомдоод багш өө тэгвэл авцсан юм уу дэрэг одоо. Тэгвэл гарсан ер нь номгоодлоо хүн болгон дээр л байгаа юм байна тийм. Тийм ер нь бол байгаа. Тэр бол яг цуснд нь бол ингээл үлдсэн байна л гэсэн үг. Бид хоёр сая ингээ ярьжлаа. Хавар ингээл болонгууд айхтар хууршин. Тэгэл хууршлаад арах гал нөгөө эссенс нарны тос юм аа ингээл түрхэл гарч ирэнгүүт шороо шураал нүүрэн дээр шавар зурж авч. Тэгэл батаг гарна гэдэг шиг. Ер нь яг энэ хаврын улиралд энэ айхтар хууршлыг яаж даван туулах уу? Сонирхолтой хайк байдсан болов. Хавар гэхээр одоо биднэрт яг 3 юм хариу санаанд орох. Нэг нь нөгөө дулаан,
тэгээ салхи, шороо 3. Энэ гуруулаа бидний арьсыг гимтээдэг байхгүй юу? Нар бол илчээ ингээд нэмээд дулаарч эхлэнгүүт бидний арьс нарны туяаг ингээд тусгаж авах үедээ өөрөө нөсөө гэдэг итгэхийг нөсөөждөг эсүүдийг үйлдвэрлэж эхэлдэг. Тэр нь нөсөө гэдэг нэрээс сэвхийг манайхан ингээд айгу буруугаар ойлгодог. Эсүүд чинь өөртөө сэвх өөртөө. Тийм, сэвх нэг өөр нөсөө гэдэг чинь нэг өөр. Тийм үү. Тэгтээ сэвх нөсөө хүмүүс айгу буруу гэж ойлгоод байдаг байхгүй. Яг дааврын гарлаа нөгөө жирэмсэн усны дараах тэр бол яг дааврын хэлбэлцэл гарч байгаа ч гэсэн ингээд би ингээл өнгөрсөн 100 аялаар яваад ирсэн чинь миний арьс ингээд сэвхтсэн. Би ингэчлээ гэдэг чинь чи арьсаа ерөөсөө сайн хамгаалж чадаагүй гэсэн үг. Арьсаа сайн хамгаалахын тулд арьс өөрийнхөө нөгөө нэг механизмаараа нөсөө үүсгдэг эсүүдээ үйлдвэрлээд сэвхийг ингээд үүсгээд байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр чи арьсаа сайн хамгаалж чадаагүй байна гэдгийг чинь нэг илэрлэл нь сэвхээр гарч ирж байна. Нөсөө гэдэг бол нөгөө тэгээд нөсөө нь өшрөөд эхлэнгүүт ер нь бодис солилцоо удаа яваад эхлэнгүүт нь гарч байгаа юм. Янз нөсөө бол айгүй олон төрөл байдаг. Ихэнх нь дандаа нөгөө ихэнх хүмүүсийнх ингээд хацрын датал, шанааны нисэг, энэгээр гарч тухны нисэг. Тийм энэ бол гар мараар бас гарч ирд юм. Гарч ирдэг. Гарны тэр нөсөөнүүд арай өөр харагддаг. Тэр нь болохоор сэвх гэхээс илүү насжилтах. Яна тийм холбоотой үстэй. Тэр гараад ирсэн шүү дээ. Над тэр энэ нөсөө гарч ирсэн шүү дээ. Тэр нөгөө бас насжилттай давхар холбоотой ч гэсэн нарны тос гарандаа ч гэсэн төрөх хэрэгтэй. Гар яна насжилт гэсэн чи бүр эст хямарчлаа. Үгүй юугүй ялгаагүй надад тэр ч бас байна. Араа ингээд нөсөө ганга гараад ирэх нь би гайхаад. Одоо яг ингээд яг гаран дээр гардаг нөсөө чи яг бидний нөгөө нэг ил харагддаг хэсэгтэр. Энэ дээр хүзүүн дээр нүүрэн дээр илүү гардаг. Нарнаас юусэн хангалттай сайн хамгаалж чадахгүй байна л гэдэг илэрэл. Тэрнээс ч нэг амар гидсэн дээр гараад нөгөө нуруунд дээр гараад идэх нэг хоор идэг штэ. Тэр зарим хүмүүс гарцсан байдаг шүү дээ. Хаа нэг гарцсан байдаг тий. Тэр ямар хоор байдаг. Тэр бол арай нэг өөр төрлийн байна уу? Илэгтэй холбоотой байдаг. Зүс байна. Ялангуяа сэвхийг ингээд задлыг гэвэл хэлэгдсэний үйл ажиллагаа идж байгаа хоол хүнс бүр ингээд маш чухал байдаг байхгүй. Тэр нь яг идж байгаа ууж байгаа юм яг арьсан дээр нөлөөлдөг гэж хэлсэн. Яг үн тус өвтөө юм идэх тусам тэ ариг дар суух тусам ингээд арьс маргааш нь. Гэхдээ бас ингээд идэж шүү дээ. Ариг усны маргааш нь царай бас нэг цай сонирн байгаа. Тэр буруу юм. Тэр ягаад нэг юм амар юм гялтгар ингээд сонирн байгаад байдаг. Тэгэхээр яг алкогол хэрэглэж байгаа үед бид нар усаа амар алддаг байхгүй. Шингэн аяг алдагддаг. Тэгэнгүүт шингэн алдагдсан нүүр чинь зүгээр унтаад ингээд сэрэнгүүд нэх юм тослог биш нэг юм гөлгөр нэг юм харагдаад болчдөг тий. Зүгээр л шингэн алдагдлын л нэг тийм шинж тэмдэг байхгүй юу. Тэрнээс ч бол тэгж амар хүмүүсээр нэг тийм комент яг онсон. Арх усны маргааш арьстай гоё идэм бэлээ. Байн гуугаад идэм үү гэсэн нэг яа нэг тийм нөлөө байсан. Яг тийм бэлээ. Арх уучгаа нэг маргааш нь шал өөрлөсөн мэт бас байдаг. Амар юм цагаан харагдаад тий. Тий хүмүүс яг тэгж буруу ойлгохдаг. Тэр бол зүгээр усаа амар алдаал. Тэрс маргааш нь зүгээр юм цагаан ингээд болцсон байна л гэсэн үг байхгүй. Тэгэл одоо хавар гэдэг чинь тэгээд ингээ нөсөө үүсдэг. За дараагийнх нь одоо салхи байна. Маш хүчтэй салхилдаг. Салхилж байгаа үед бол бидний арьс яг усыг шууд алдаж эхэлдэг байхгүй юу. Чигээ алдаад эхэлж байгаа арьс бол мэдээж хуурайдаг. За дараагийнх нь бол тоос шороогоо. Энэ тоос шороо гэдэг чинь зүгээр энгийн юм биш бөө ням бактери тий хими хүнд элементүүд байгаа шүү. Тэр болгон бидний арьсан дээр наалдаад тэгээд ингээд нөгөө нүхс үеийг манд бүглөөд үрсэл батхыг үүсгдэг байхгүй юу. Тэгэхээр яг хариу үйлрэл болж байгаа тэр уур амьсгалын 3 өөрчлөлт гурлал бидний арьсыг ер нь бол гэмтээдэг л гэсэн үг. Тэгэхээр одоо яаж арчлах уу гэдэг нь ер нь бол өвлийн арчилгаанаас айгу шаарддаг. Гэхдээ бас ийм байгаадах юм чи одоо чинь би одоо чинь асар хураа арьстай юм байхгүй юу. Тэгэд хураа арьсны ком гэдэнгүүт надад цохронгууд хураа арьсны ком зарим хүнд тохирохгүй. Тэгэхээр нөгөө чи одоо бас ийм харьцангуй ойлголт болчиход байгаа юм л да. Одоо жишээ нь гэхэд нөгөө хүн болгоны арьсны бүтэц хүн болгон өөр учраас тэр болгонд тааруулж тэрнийгээр юм гаргана гэдэг хэцүү л ах л та. Юу нэг тийм байдаг те. Хүшээ би үндэ айгу зөвлөд өгдөг чинь ингээл өө би хураа арьс надад чинь аймагаа зөгчлөө чи та хэрэгэл гээд нөгөө төдөө ирэлс чи нөгөөтхөнд нь таарахгүй байх тохиолдол байдаг. Тэгэхээр одоо энийг яах вэ? Тэр бол яг тэгэж нөгөө тэр хүнд таарлаа гээд нөгөө хүн төрөөсөө боломжгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хөв хүн болгон ч өөр байгаа идэж ууж байгаа хоол хүнс өөр амьдралын хэм маяг нь өөр тэр болгоноос ер нь шалтгаалж байгаа. Тэгэхээр бас нөгөө нэг арьс ч одоо зарим хүний арьс ер нь бол юм байдаг байхгүй. Эмзэг хэрнээ тослогч юм уу. За эсвэл бол ийм эрүүл хэрнээ батхтай. Тэр бол нэг юм харагдах байдлууд өөр байдаг. Тэгэхээр яг ямар хуурайшил давмгаалаад байгаасаа шалтгаалаад хэрэглэх бүтээгдэхүүний найрлага аягүй чухал байдаг байхгүй. Жишээ нь зүгээр одоо нөгөө хит арьсны давхарга маань гимтээд
Зүгээр ингээ хураашаад байна уу? Эсвэл бол зүгээр үнэхээр зүгээр чигээ алдаад хураашаад байна уу гэдэг хариу өөр. Бас тийм нарийн биш үү тий. Тэнгүүд эмзэг арьсан дээр одоо ингээ нэмгэрсэн эмзэг арьс мэдээж айгу хуурай байх нь ойлгомжтой байдаг. Тэнгүүд манайхан тэрийг ерөөсөө эмзэг гэдгийг хүлээж авч мэдэхгүйгээр чигшүүлэх бүтээгдэхүүн айгу хэрэглээд байдаг байхгүй юу? Тэгэнгүүт тэрийг тэр эмзэгцсэн байгаа нэмгэрсэн байгаа арьс маань хүлээж авч чадахгүй. Тэгээд ямар ч үр дүн гарахгүй байдаг учраас эхлээд заавал хэрвээ эмзэг байгаа бол тэр эмзэгшлийг дарна. Эмзэгшлийг дарсны дараа чигшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхэд одоо тэр айгуу гоё үр дүн гардаг. Тэгэхээр танд одоо магадгүй тохирж ийн гэдэг нь таних эмзэг биш зүгээр л чиг дутагдцаг арьс байсан учраас тэрийг хүлээж аваад нөгөө хүнийх маань болохоор арай жоохон эмзэг хурай арьс байсан гэж таарч байгаа гэсэн үг байхгүй. Харин тийм бас тийм байна. Тийм. Тэгэхээр хүн болгоны нөгөө нэг энэ бүтээгдэхүүн надад таарлаа. Тийм болохоор чи аав гэдэг бол тэр бол аягүй харцсан гоё ойлголт. Тэгэнгүүт наа чин жоохон худлаа юм биш үү те. Энэ бүтээгдэхүүнстэй хэрэглэж үзсэн чи аягүй муу юм байлаа гэдэг чи аягүй өргөсгөл ойлголт байхгүй юу. Тэр чинь ингээ 50-50% те жинхэнэ тийм те. Энэ эмзэгчлийн үед гэрийн нөхцөлд яаж тайвшруулж болох вэ? Ер нь хамаагүй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй юм шүү дээ. Эсвэл ийм хурц асид масид бол уурсаа болохгүй байлгүй. Тий, хүчлийн бүтээгдэхүүнүүд ер нь хэрэглэх хэрэггүй байдаг. Аль болох нөгөө шим тэжээлтэй хоол хүн сэргэлэн. За тэгээ халуун усанд нэг амир нүрээ ер нь бол угаах хэрэггүй байдгийн. Улам аягүй арьсыг эмзэгшүүлдэг. Тэгээд оройны арьс арчилгааг аягүй сайн хийх хэрэгтэй. Өглөө аягүй сайн нарнаас хамгаалах хэрэгтэй. Тэгээд яг тэр хэрэглэж байгаа бүтээгдэхүүний найрлага нь хамгийн чухал. Манай ингээд үйлчлүүлж байгаа хүмүүс маань ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ гэх тэгэнгүүт савнгаар угаагаад тоног түрхэл тэг нэг ампул түрхэл чигшүүлэх тос түрхэл унтчихдаг шүү дээ. Тэгэнгүүт тэр бол ингээд ерөнхийн нэршил шүү дээ худалдаанд харагдаж байгаа. Тэгэнгүүт яг тэрнийх нь одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийх нь доторх найрлага нь яг юу юм бэ гэж асуухаар яна найрлага нь ингээд мэдэхгүй шүү дээ. Чигшүүлэх гэхээр нь л ингээд авцсан. Тэгэнгүүт найрлага нь яг ингээд за тэгвэл ингээд зургийн дараад ингээд хөрөд ирээрээ эсвэл аваад хөрөд ирээрээ гэд харангууд найрлага дандаа болохгүй байдаг байхгүй юу. Ампул гэл тэгэнгүүт уг нь л айгүй ингээл зөв юм хэрэглээд байгаа юм шиг санагдаад байгаа юм лээ. Доторх найрлага нь ерөөсөө биш. Одоо хуурай арьсан дээр нэг тослогийг дарангуулах найрлагатай байдаг ч юм уу те. Дандаа буруу найрлагатай юм үү. Тэгэхээр хэрэглэж байгаа бүтээгдэхүүний маань найрлал хамгийн чухал байдаг. Тэрнээс шал яг тэр нөгөө ийм ком сайн гэхээрээ тэр сайн биш. Энэ айгүй сайн гэхээр тэр нь сайн гэсэн үг биш. Тэгэхээр нөгөө тэр хүний арьсны онцлог тохирсон, асуудалд нь тохирсон найрлага гэж юм угаасаа байгаа. Тэрийг л хэрэглэн гэсэн үг байхгүй юу? Мэдрэг арьстай бол ямар найрлагаас ер нь хол байх хэрэгтэй вэ? Ер нь бол нөгөө нэг ретинол гэдэг найрлага байгаа шүү дээ. Одоо залуужуулах, эсийг шинээр үйлдвэрлэн, залуужуулна гэдэг. За өндөр хүчтэй найрлагатай ретинолуудаас хэрэглэхгүй. За витамин С хэрэглэхгүй. За тэгээд хит их гуйжуулахгүй. Ер нь бол нэг энэ 3 байхад л ер нь бол болдог. Хамгийн том 3 алтай байдаг. Ер нь бол айгүйх гуйжуулдаг. Хавар болонгууд л нөгөө арьсан ингээл хуурашаал барцаадаг штэ. Тэнгүүд хөө энийг өстэй сайхан гуйжуулаадах юм. Энэ гуйжаад ингээ нөгөө хулраад байгаа арьсаа ингээ сайхан унгаач игээд тэнгүүд улам арьсаа эмзэгшүүлээд байдаг байхгүй. Тэгэхээр тэр хуурашаад байгаа. Ер нь 7 хоногт 1 уу 2 уу? Ер нь бол 7 хоногт 1 байхад ер нь хангалттай. Харин олон удаа ажиллахгүй. Бүр эмзэг мэдрэмтгий арьсанд бол 14 хоногт 1 гэж үздэг байхгүй. Тэгэхгүй ингээд манайхан яг нөгөө аль арьсны тайптай гэдгээ бас яг мэдхгүйгээр арьсаа хит их гуйжуулдаг. Тэгээ гуйжуулагч маань дотроо бас ийм олон төрөл байна. Ихэнх хүмүүс одоо нөгөө нэг ийм скрабын гуйжуулагч тийм бүр ийм ширүүнтэй. Тийм тэр гуйжуулагч бол бүр ингээд ард хоцорсон бүр ийм хуучных байхгүй юу. Тэр бол зөвхөн механик гуйжуулагч буюу гадна талыг л гуйжуулаад байгаа. Тэрнээс биш одоо ингээд B гуйжуулагч гэж ярьдаг шүү дээ. Тэр чин дотор аягүй олон төрөл байгаа. Дандаа эсийн түвшинд арьсны давхарлуу гүн орж гуйжуулах үйлчилгээнүүтэй байдаг. Тэр гуйжуулна гэхээр арьсыг ерөөсөө гэмтэн гэдэг байгаа ойлголт биш. Зөв хэрэгжилж чадвал яг тэр аягүй гоё үр дүнгээ арьсанд өгдөг байхгүй юу? Манай эмэгтэйчүүд бас айгүйх маск тавьдаг шүү дээ. Маск ер нь өдөр болгон тавиад ах зүгээр үү? Би бол өдөр болгон тавиа гэж хэлдэг. 7 хоногт 2 удаа байхад л ер нь бол хангалттай. Тийм. 2 удаа яг ямар арьс арчилгааны дарааллынхаа дагуу хийх нөө 2 байхад л ер нь бол нэлээд хангалттай байхгүй. Тэгэхгүй бол одоо нэг юм солонгос соёл одоо нэг beauty skin care гэл нэг соёл орж ирэл баг 10 алхам тийм шиг ингээд тийм. Баг нэр 10 алхам гэж зарим хүмүүс л хийж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ яг үнэхээр зөв байсан үгүй юу гэдэгт бас жоохон нэг асуултын тэмдэг орж ирээд байгаа байхгүй юу? Энэ дээр та нэг юу өгвөл за K-beauty чи одоо ингээл яг сүүлийн нэг 7-8 жилд айгүй ирчээ авч орж ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт солонгосын уур амьсгал одоо ямар вэ те?
тэр орчны уур амьсгал маш чихтэй байдаг. Манай монголчин өөрөө ямар хуурайлээ. За солонгос хүмүүсийн идж байгаа хоол хүнс нь ямар вүлээ? Биднийх ямар вүлээ? Тэдний амьдралын нөгөө ажил хийж байгаа орчин, стресс нөлөө нь ямар вүлээ? Манай монголчууд их бас нэг өөр байгаа. Тэгэхээр солонгос бүтээгдэхүүнийг одоо ингээд олон алхамтай бүтээгдэхүүн хэрэглэлээ гэд яг тэд шиг гоё болно гэж бол ер нь бол байхгүй байхгүй юу. Тэр бол хүн арай хөгжсөн улс нь мэдээж солонгос байгаа арьс арчилгаа тал дээр. Тэр нь арай түгээмэл Монголд манайханд орж ирж байгаа гадны тэг глобалд илүү түгээмэл болсон байгаа л тэр. Тэрнээс ш бол манайх шиг одоо ийм мерсдис уур амьсгалтай янз янзын хоол иддэг. Ялангуяа махан бүтээгдэхүүн айгүй их иддэг ш манай монголчууд ч. Монгол мах сайн. Яг гоо сайн яв сайн л та. Тэгтээ бас тэр чинь биеинд маань маш хүнд ингэж юм. Би ингээд бодис салцанд маань маш ингэж хүн дээр нөлөөлдөг. Тийм болохоор тэр олгон нөлөөлдөг учраас тийм олон шатлалын цэвэрлэгээ, дараалал ер нь бол тийм амар хэрэггүй. Ер нь бол энгийн одоо ийм ямар ч ийм асуудалгүй арьсанд оройн арьс арчилгаан дээр 2 давхар цэвэрлэгээ байхад л хангалттай байдаг. Тэгэнгүүт ихэнх хүмүүс маань ингээл ирж байгаа хүмүүсийг сонсохоор 3 давхар цэвэрлэгээ, 4 давхар цэвэрлэгээ хийсэн байдаг. Мэтлэрээр арчаал, артаас нь савнгаар угаагаал тэгснээ юу нэг сүн шингэнээр арчаад тэгснээ дахиад нэг юм цэвэрлэгч тоонроор нэг л ор бас тэгж олуулаар тэгж болохгүй юу те? Ерөөсөө болохгүй. Тэр талын арьс маань ингээл ерөөсөө ингээл имзэгшээл нэмгэрээд олон шаталтай бас цэвэрлэгээ өдөр тутамд хийх нь бас буруу юм байна. Өө бас тийм байна. Тий, савнгаар угаачаал тосоор угаагаал дахиад лошноор арчаад ингээд өсөж болдгоо байсан юм байна. Мэдчих гол бид ч одоо тэгэл эхлээ шууд нүрээ нэг сүүн цэвэрлэгчээр цэвэрлж тооник цэвэрлээл тэгэнгүүтээ нөгөө шууд савнгаар угаагаал тий. Тэгэл тоник моникээр арчаад яг ийм дараалал ирдэг хүмүүсийг орж ирдэг байхгүй. Энэ бол хамгийн буруу дараалал. Одоо тэгэхээр яа гэсэн үг? Ер нь зүгээр тусны цэвэрлэгчээр сайхан цэвэрлээл савнгаар угаах уу? Тий, тэгээ савнгаар угаана. Тэгэл энгийн зүгээр тоник энтер хийгээд юм. Тэгэхгүй ингээл нөгөө яг мэтлэрээр арчаал сүн тоникоор цэвэрлээл савнгаар угаагаал ардаас нь дахиад цэвэрлэгч тоникоор арчаад тахаар арьсныхаа нөгөө нэг байх ёстой тэр нэг юм туслаг давхаргыг гэл бүр арчаал цэвэрлээд байна гэсэн үг. Тэнгүүд арьс ингээд өөрөө тослоход ялгаруулгаа болоод ирэхээр угаасаа л өсөөсөг юм згшээд. Тэнгүүл ардаас нь гинт амар таталтаад байгаа болохоор нь гэл баах юм ингээд төрчихдөг. Тэр бол ингээд анханасаа тэр хүн цэвэрлэгнээсээ эхлүүлэл ерөөсөө алдсан байна тий. Одоо нэг сүүлийн хүмүүс нэг фотокс гэж тариад байгаа шүү дээ. Тэр мэн одоо ерөнхийдөө яг булчингийн мэн ерөнхийдөө ингээд хөдөлгөөнгө болгочихж байгаа юм л да. Гэтэ ер нь тэр одоо ер нь зөв буруу юу ер нь тийм юм дасна гэж байдаг уу? Байдгүй. Хүмүүс нөгөө нэг 6 сар чинь фотокс ч өөрөө ингээд барьцдаг. Тэнгүүтээ зарим хүмүүс өмнөх хүрчлэгээ мартчихгоотаа хөөе өстой эн чи балаа юм байна фотокс чинь гарсныхан дараа уулын нэмэгдчихлээ гэдэг. Тий. Бараг мад дээр ирж байгаа ботокс хэлэх чинь бүх хүмүүс яг энийг ярьж байгаа шүү. Тий, бүгд асуудаг. Үнэхээр сайн юм уу, муу юм уу, хийх гэн зөв юм уу гэд. Би бол хийх гэн зөв гэж хэлдэг. Анх бол ботокс чинь ер нь бол яг эмчилгээ талаасаа буюу одоо саас ажилтан дээр нүрийн саас ажилтыг засах зорилготой. За бүр ботокс ч юм уу нь мигрэнгээ толгойн таллах өвчин байдаг шүү дээ. Тэрэн дээр хүртэл хийж тэр толгой таллах өвчинг бид нар ингэж зогсоох боломжтой тийм үг нэмжлэхний зорилготой зүйл байхгүй юу. Тэрийг харин арай судалж ингэж судалгааны ингээд үр дүн дээр гоо сайхан талаас хүү нүүрний булчинг одоо тий тодорхой тунгаар тодорхой найрлагаар ингээд хүү зогсоочвол энэ хүн чинь үрчихгүй юм шүү дээ гэдгийг ингээд судлага гаргаад ирсэн зүйл байхгүй юу. Тэгэнгүүт ботокс бол энийг дунджаар 3-аас 4 сар. За зарим хүнд 6 сар. Тэр бол хөвгөний биений нөгөө бодис солилцооны өөрчлөлт. Хөдөлгөөн бага хийдэг хүнд илүү удаан байдаг тий удаан байдаг. За саунд илүү их суудаг, дасгал хөдөлгөөн маш хүчтэй, идэвхтэй хийдэг хүмүүст бол ботокс маш хурдан гардаг байхгүй юу. Яг тэр хэмжээгээр байдаг. Тэгэхээр ботокс бол муу зүйл бол уг нь бол биш. Тэр бол яг тодорхой хэмжээнд, тодорхой тунгаар таны духанд тий хөмсөг зангидалтайгаа энэ мимик хөдөлгөөн буюу булчингийн хөдөлгөөнөөс үүсээд байгаа энд чинь хийж өглөө. Яг тэр булчиндаа үйлчилж байгаа л тэгэл байхгүй болчдөг. Тэгээд ямар ч асуудал байхгүй. Нэг эмчээ би бас нэг сүулт нэг юм ингэсэн. Солонгосчууд ботокс хийлгсэн чинь толгоор юу гэдлээ энэ лүү. Энэ лүү ерөөс хийхгүй байгаа хгүй. Би тэгээд ингээ Монгол олонгууд энэ лүү чи ингэж хийгээж мэйгээл энэ юм руу ингэж мөнгөөл орилуулаад хийлээд байгаа юм чинь. Солонгос миний бүр энэ лүү хийсэн шүү дээ ингээ. Хуухны цахаар хийж байгаа сте. Тий. Одоо Монгол хийж байгаа. Ер нь бол хуухны цахаар хийдэг юмнууд байдаг. Ямар бүр өвчлөөтэй яаж нөгөө нэг хөмсгөн зангидаж те яаж тухайн өргөж байгаас шалтгаалаад ер нь бол тийшээдэг.
Ер нь бол яг энэ голын хэсэг рүү ер нь бол одоо манай Монголын эмчнэр манайхан бол ихэнх нь илүү амар хийгээд байдаг. Илүү хийгээл. Тий, тэгэнгүүт хуухны цахаар хийж байгаа зүгээр энд байгаа булчингийн ингээд сулдаад өчгөр хуух зүгээр ингээд дээшээ татагдчихдаг байхгүй. Ер нь бол тэгэж бол хийлгэж болдог. Манай эмч бол ер нь яг ингээд хүний царайн төрхийг нь алдагдуулахгүйгээр аюугаа хийдэг байхгүй. Гэхдээ би ямар кейсүүдийг зөндө харж байсан бэ гэхлээр бүр яг ингээд духан ингээд унжаад ороод ирсэн. Эсвэл ингээд инээж чадахгүй бүр инээх нь санаг юу болсон. Бид нар чи урлагийн хүмүүс нөгөө нэг ингээд хамаагүй юм ингэж ярина шүү дээ. Тэгсэн чи нэг хийлгсэн чи би ийм болцсон. Ингээд нэг шазаагаад нэг юм амар сонь царайтай болчихсон шүү дээ. Тийм нэг юм айгу амьд бус булгаачдаг. Амьд бус. Яг үнэ. Хит амар нөгөө нэг хөдөлгөөнийг нь хязгаарлалчаар арай жоохон хэмэл харагдах гэдэг. Одоо нөгөө хүмүүс ягддаг шүү дээ. Хитрхи хэмэлээ ямар ч хөдөлгөөнгүй гэдэг чинь бол бас хитрхи их тунгаар бас хийлгсэн байж болно. Бүр нөгөө фрозен буюу хөлтөөцсөн байх гэсэн үг байхгүй юу? Тэр бол ер нь жоохон тохиромжгүй. Арай яалтчгүй ингээд хүнтэй ингээд харьцаа үүсгээд юм ярих юм инээж мэнийхээр ингээд гэдэг инээж мэнийхээр ерөөсөө болохгүй. За тэр зарцсан жаах зарим нь бүр ингээд духан унжаад ороод ирд юм. Тухайнчлалт бол нэг бол их тунгаар хийгдсэн байх гэсэн үг. Нөгөөх нь буруу газар хатгагдсан тохиолдолд унжиж орж ирдэг. Амар аюултай юм лээ. Бүр ингээ унжаад нүдрөө орж. Тэр бол ингээ нэг сар гарan энтер болж ижиг өөрөөрөө гарна. Эсвэл ирээ нөгөө гуашаанд ордог ч юм уу те хүчтэй даралттай массажинд ороод эсвэл нөгөө саунд суугаад халуун RF-ийн эндүү энтертэй явуулаад тэгээд яхад сулж болдог. Хөмсөг дарах шинжлэх зүйлнэлээр хөмсөг дараад ингээ харж чадахгүй байх өлийгөөд ингээд хийдэг байхгүй. Тэр бол унтаж мундахаар ингээ нүд анигдахгүй манигдахгүй ч юм бол тийм болох уу? Ер нь бол арай тэхгүй. Тэр нэрээ бол нүдний хэтрээсээ бодож юм. Тэр бол тонгийн буруу шахалт болно. Тэгээ буруу зэг дээр хатсан тохиолдолд ер нь бол тэгж гардаг байхгүй юу? Тэгээ хүмүүсээс айгүй асуух хэрэгтэй гэдэг юм манай эмчнэр ер нь бол гэхдээ манай арьс гоцлын эмчнэр бол бүгд асууж байгаа хаа. Та яг яаж хийлгэмээр вэ? Одоо сүүлийн үед бол бүр их асуудаг болсон. Өмнө нь бол яг нөгөө арай төгөөмөл биш ээ. Зүгээр төгөөмөл нөгөө биш байсан учраас яг нэг цэгээр те стандарт гэж хэлдэг байсан бол одоо бол ингээд судалгаа зөндөө гарцсан те хаана яаж чадвал хүний нүрийг дээш нүрэх юм бэ? Татах юм бэ? Гээл те одоо нөгөө үнгэн нүд гэж ярьдаг шүү те фокс аяар хүн хүртэл хэлж болно. Тэрийг хийлгэж болно. Фокс ая гэдэг чи одоо эндээс нь ингэж татчихдаг юм. Тэрийг ботоксоор ч гэсэн хийлгэх боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр цаар татахгүйгээр. Тийм ботоксоор бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр та тийм нүд төгсөж гинөө гэл. Ер нь та зүгээр хагалгааг таашаадаг бай одоо нөгөө төсөлттэй өргөлт гэдэг тэрийг ер нь тэрийг бол би хамгийн эцсийн сонголт гэж хэлнэ. Ялангуяа 55-аас дээш насныханд гэж хэлнэ. Манай арьс гооцлын ер нь бол яг энэ салбарын нас ер нь бол 20-оос 45 50 байдаг байхгүй юу? Тэгтээ үнэхээр сайн арчилж чадсан хүмүүс бол 50 55 60 хүмүүс аягүй толгор байдаг штэ. Тэгсэн чинь солонгос тэсрэгээрээ аягүй өөр иржил штэ. Солонгос болохоор зэрэг ингэж байгаа байхгүй. Таних нэгэнт ингээд унжснаасаа төрүүлж та ийлэх ёстой гэж яриад илээ. Тэгээд одоо таних одоо тэдэн настай байхад та одоо айгүй ингээм унжцсан мөрчлөөтэй байна. Хэрвээ та дараагийн 3 4 жилийн өмнө ирсэн бол таних бүр илүү гоё байхсан. Зурааснууд нь гарчсан байт юм шүү дээ. Одоо үрчлээний зураас хэд гарчих юм бол татал тэгээд ч юу нэ тэр чинь бас нэг юм зураас байгаад байдаг тийм аюултай байдаг. Тэгэхээр надад тэгэж бас тэгэж ярьж байсан. Тэг ер нь бол тийм солонгост бол илүү залуухан байхдаа таталт хийлгэрэй гэж юу юм л тэр нь яг хөө зүгээр нөгөө юу байхгүй юу? Илүү нөгөө арьс арчилгаанд төлхөө ингэж анхаарж ангахта давхар ингээд хойш нь ингээд татаа явчих. Гэтэ таталд одоо мисхийлгсэн ч гэсэн давхар арьсаа заавал арчлаад нөгөө бустер тарилга буюу тэр нөгөө тижэл өгöd байгаа юм а давхар хавсарч ийж тэрнийхээ үр дүн гэлээ удаан барьдаг байхгүй юу. Манайхан дээр Монголд ягаад би 55-аас дээш насныханд гэж зөвлөд байгаа хэрэг манай залуу охтууд ер нь бол болон манай 40-өөс 45 насныхан бол арьсандаа ер нь төдийлэн айгу анхаардаг болсон. Тийм учраас тэд нар маань төдийлэн одоо анхаарад байгаа учраас мис яах юм бэ гэдэг байдаг байхгүй юу. Тийм болохоор за үнэхээр яах юм бэ гэж одоо бодож байгаа бол та бүр ингээд арчилж ингээд байж хагаад тэгээ 55 мөч юм өөрөө 60 төгөө төрөө зүгээр яг ингээд татуулчихаа. Тэгтээ татуулсан ч гэсэн тэр татсныхаа үр дүнг удаан барихын тулд хоёлаа битгий нөгөө нэг тижээлөх тарилга, арьс арчилгаа эдрийг ерөөсө битгий мартаарэ. Яг гэд тэд чин доороо ингээд те хөшөрсөн ингээд хэврээл байшуул гэж хэлээд байгаа. Яг солонгос нөгөө тэгж эрт татхыг ингээд яаж байгаа. Одоо нэгэнт ингээд үүссэн байна гэдгийг жагаа. Тэрийг одоо нэгэнт үүссэн байгааг мессер татахгүй л бол одоо үнэхээр яг сонголт байхгүй бол манай дээр одоо дээрс гоцл тэр ирээд филерээр дүргэн тий хоосон тэр ингээд зураас үүссэн байгаа филерээр дүргэн зөндөө олон тэжээлөх тарилгын курсээр нь олон давтамжтай хийлгэн маш олон төрлийн арьсыг нөгөө дотроос нь коллагенийг үйлдвэрлэх аппарат явна тэр болгоныг хийж арай жоохон сайжрлыг авдаг байхгүй. Тэгэхээр яг тийм юмд орохгүй тулд
арай жоохон эрт таталт өгөөд тэгээ тэрийгээ сайн бариараа гэл ер нь солонгост л зөвлөдөг. Солонгост бол аппарат бол маш юм хөгжсөн. Тийм beauty industry бол маш их хөгжсөн байна. Тэгээ нэг бас нэг афрадны газар байсан чинь зүгээр тэнд 100 хэдэн шиг афрад байгаа байхгүй. Зүгээр ингээл орж ирэл 10 шиг афрад хийж байгаа байхгүй. Лазерын афрадууд нь. Тэгэл нэг юмч орж ирэл ингээд юм юмч орж ирэл лазер гээл нэг юмч орж ирэл ингээл хийгээл явчихдаг бүрнэ. 10 хэдэн өөр юмч тэгээ 100 хэдэн төрлийн лазер ингээд тэгээ тойруулаад ингээд нүхийцэн би бүр хөө юм. Зүгээр л хөгжсөн. Сүүлийн үед нөгөө нэг хүмүүс амар их утас гэж ярьдаг болсон байлээ. Яадаг монотас тэтгэнгүүтээс яасан баг 10 явцсан гэх. Тэгмэд тэр гоо сайхны хаалганд ордог юм боо. Ер нь тэр яг юу болоод байгаа процесс юм бол хэр аюулгүй юм бол. Ер нь бол нэг тийм аюултай бол биш. Гэхдээ хаалганы заалт бол тэр бол биш. Тэр бол месийн бус арга байхгүй юу? Тэр бол коллагентэй утас гэж одоо ярьдаг ш. Тарсыг өргөж чангалах коллагентэй утас. Тэр дотор хоёр төрлөдөг. Нэг нь өрөстэй, нөгөөх нь зүгээр энгийн PTO моно, PCL моно утас гэж ярьдаг. Өрөстэй утас болохоор арьсны гүний давхарга дээр бид нэр бэхэлж агаад зүгээр дээр нь арьсны давхаргаа ингээд тийш нь татаад байна гэсэн. Механикаар л татчихна гэсэн үг байхгүй юу? Тэгтээ тийм автоматар ингээд механикаар татчихна. Тэгтээ арьсан дор гадны биет орж байгаа учраас өрөсөд арьс ингээд гадны биет гэж тэргийг хүлээж аваад өргөө идгийх гээд коллагены үйлдвэрлэдэг. Тэнгүүд нөгөө арьс маань чангарч эхэлж байна гэсэн. Механикаар татлаа давхар ингээд коллагены үйлдвэрлэдэг. Тэгтээ хугацааны дараа буцаал буу. Тийм буцаал буудаг. Тэр бол ер нь бол ингээл төр зургийн төр зургийн арга хэмжээ байхгүй юу? Моно утас гэж ярьдаг нөгөө айгүй олон утас ингээд суулгацсан байдаг. Тэр ч гэсэн ер нь бол гадны биет байхгүй юу? Гадны биетийг бид нэрийг арьсан доороо суулгаж өгөөд арьсаа гимтээгээд тэгээд тэр утаснаас одоо тэр найрлага маань ингээд ялгарч эхлэнгүүд арьс тэрийг гадны биет гэж таньж аваад шинэ эсүүдээ үйлдвэрлээд арьсаа залуужуулаад байгаа байхгүй юу? Тэр бол гаднах механикаар л гаргаж өгч байгаа. Тэгээ одоо тэр нөгөө гадны биет нь тэр чигтээ гарахгүйгээр үлдэнэ гэсэн үг. Үгүй тэгэл өөрөө шимэгдэл байхгүй л. Өөрөө шимэгдэж. Ер нь бол нэг мистаслын утас шүү дээ. Тайлдаг мистаслын утас. Тийм тэр байхгүй юу? Бид өвчээс юм асуу. Гаас тиймэрхүү ч сонирхоод байгаа маа. Тайлдаг мистаслын утас байхгүй юу? Тийм. Тэгээ манай бас энэ арьс мэрс айгүй гоё юм тийм. Тэгээ ер нь хэр удаан барих уу нэг одоо тэдэн сар одоо ботокс 6 сар гэдэг бол утас хэр удаан барьд юм бэ? Манай шалтгааллаа. Ер нь бол хүнээсээ шалтгаалдаг. Хэрэг хүнжилттэй байгаасаа шалтгаална. Хэр их одоо нөгөө арчилгаа хийдгээсээ шалтгаална. Гэхдээ дунджаар моно дотор 2 байгаа. PTO, PCL. За PTO моно бол нэг 4-6 сар. PCL моно 8-аас 12 сар буюу 1 жил. За PCL буюу одоо нөгөө өргөстэй утас маань болохоор таталтынхаа хэр их утас илгэсэн хэр унжилттай үнээсээ шалтгаалаад ер нь бол 8 сараас 1 жил орчим барих бол боломжтой. Хит их унжилттай арьсанд бол 4-5 сар орчим барайл тэгэл ер нь бол буцаас суларчдаг байхгүй. Тэгтэл 5 сарын хугацаанд тэр хөгшрөлтийг барьж ийн гэдэг чинь бас амар их тий цаг баггүй яг үндэ бол органикаар байснаас бодоход тий тэгээд яг хоо тэгчээд буцаагаад арьс маань одоо нөгөө нэг татчих штэ тий татаад буцаагаад 6 сарын дараагаар хуучин хэмдэ очихгүй яг яах яадаг бүр яг тийш нөгөө анх унтсан байсан шиг л очихгүй. Тэр бодвол арай гайгүй болох тийм. Ботоксоос арай өөр юм байна тийм. Тийм арай өөр өсөг. Арай нөгөө нэг дотор гимтээд байгаа учраас нөгөө өөрөөрөө шинэ эсүүдээ үйлдвэрлэх учраас тэр ирсэн арай залуучж чинь гэсэн үг байхгүй. Гэхдээ тэр хуучин цагийг бодоход одоо өстө бүх юм хөгжөөд хүн хөөрхөн байх боломжтой, залуугаараа байх боломжтой, сайхан царайлаг байх боломжтой нөхцөл айгүй гоё бүрдүүлж байна тийм шүү. Тэг би одоо бас нэг бид нар ч өөрсдөө жүжигчин хүмүүс болохоор зэрэг нөөрэндөө илүүдэд юм ер нь айгүй хэлэх болохгүй айгүй хэцүү. Жишээ нь би одоо настай хүний дүр тоглох юм бол надад үрчлээ инээж бинэ хийм байх хэвээр. Тэгээд тэр талаараа бас ер нь оролдохоос би ер нь чухал айдгийн. Тэгээд сүүлийн үед бас энэ уруул хүмүүсээс хэлгээд байна тий. Уруул гэдэг шүү дээ. Фил рүү тэр одоо. Тэр ер нь явандаа гарах уу? Тийм 6-аас 8 сар болол шимэгдэнэ. Тэр фильтрийн хүмүүс айгаа буруугаар ойлгодог байхгүй юу? Энэ тэнд овоочлоо, товоочлоо, нүгэ явчлаа гэдэг. Фильтрийн чинь үндсэн доторх найрлаганд гиалурын хүчил буюу бидний арьсан доор байдаг. Тэр ус татах механизмтай, чигийг хадгалах механизмтай яг тэр бидний арьсанд л байгаа бүтцтэй ажиллах тэр зүйлийг л арай жоохон нөгөө бүтцийг өөрчлүүлээд гэл юм шиг болгоцсон байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ дотор байгаад байдаг гэсэнгүй байхгүй. Тэр бол нөгөө нэг ямар фильтр хийлгэснээсээ шалтгаалдаг. Арай дотроо фильтр чинь дотроо зөөлөн, дунд, хатуу гэдэг. Ер нь 3 төрөл байгаа. Аль болох урууланд бол зөөлнийг нь хийдэг. Жохон хатууг хийлгэсэн бол ингээд мэдэгддэг. За мөн давхар хит олон хийлгэсэн уруулууд байгааддаг. Яг бүр байнгын хийлгээд байдаг үү? Тийм одоо бүрэн нөгөө нэг хэмжээгээ гаргаж одоо тий 6-аас 8 сар барихгүйгээр 4 сар болонгууд л мэдээж тэр чинь ингээд сууж эхлэн шүү дээ өөрөө ингээд багасаад эхлэн тэнгүүд нь л дээрээс нь дахиж нэмүүлээд идэг уруулнууд
нөгөө одоо бидний ярьдаг нөгөө химэл одоо муухай гэд тий. Тэр чинь болохоор хит их филлер хийлгэсэн хүмүүсийг л тэгж яг муу харагддаг. Тэрнээс биш бол уруулын филлер яг 1 мл хийлгээд гарч байгаа хүмүүс бол бүр үнэхээр гоё харагддаг. Яг натурал. Айгуу гоё чигшэлтэй, уруулын юм хөндлөн үрчлээс байхгүй. Тэгээ зөв хэлбэртэй, зөв төрхтэй болоод гарах боломжтой байхгүй. Тэгээ ерөөсөө л ингэ санагдсан да. Яг зөв мэдрэмжтэй эмнэлэг, эмчтэй л очих хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй бол яг нөгөө нэг нийтийн бүх юмар хийдэг биш. Тэр хүний царайны онцлогт нь тохируулж хийж байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол бүгд ижлэхэн явуул яг л саяны хэлдгээр тэр асуудлууд чинь гараал ирдэг юм байна. Тэгээ яг мэрэгчлийн хүн чинь харж байгаа амар өөр юм л шүү дээ. Чиний уруулны энэ тал нь жижиг юм байна. Энэ нь 5 юм байна. Хүний натурал өөр ингээд жижиг бит гэдэг хүртэл амар сайн анзаарч байгаа юм. Хүн болгоны царай тэгшим нь жоохон өөр далийн үед шүү дээ. Одоо би ингээд харахаар одоо ингээд харахаар би яг нэг тал руугаа жоохон жайж агаад нэг тал руугаа ингээд байгаа мэддэгдэг. Нүүрний ийм яс хүртэл ийм наан цаан том жижиг байдаг те. Яг тэрийг мэддэгдэг те. Ингээд л тавихад л ерөөсөө амар мэддэг. Тод мэддэг. Ер нь тэг шинтэй нүртэй хүн айгүй цөөхөн мэддэг те. Маш ховор. Бүр одоо те том одоо ийм модулүүд хүртэл тэгш тусал нүртэй байдаг. Бид эдийн унтж байгаа, идж байгаа юмнаас шалтгаалаад байна уу? Би бас нэг энэ талаар их унтдаг. Жишээ нь энэ талаар ажиллангууд энэ тал нь хөгжихгүй, энэ талынх нь энэ нь хөгжсөн байдаг тий. Харж унтж байгаа тал нь илүү хурд өгшөрдөг. Харин. Ажиллаж байгаа тал илүү булчин илүү. Тэгэхээр ингэж л унтж сурмаар байгаа юм л та ингэж юм. Гүнжийн унталтаар. Яг гүнжийн унталтаар дээшээ хараад огт хөдөлгөөнгүй байдаг хүний арьс бол ингээл яг юм. Төв толгор ямар ч төвчлээ. Бид идчихтэй балиар унтчих юм. Доош аалмаа. Балиар унтдаг шүү. Ингэж бүр шүс бүсээ гоож үлж мэдсэн. Би дотроо бодохгүй яана би нэг гүнжийн унталтаа мартчихжээ гэдэг. Ингээл эхэлдэг. Тэгэл амьсгаа тавьчтаад буцаал ингээл хунтангууд амар хурд унтчихдаг. Хашаа орж унтдаг юм аа. Би бас яг доошордог. Яах вэ? Тэрс айгүй бороо. Тэр бол баг-багаар л засаж дадал хөвшил суулгахгүй л гинт яалал нөгөө алга уруулсан юм шиг гинтэл дээшээ харж унтах. Айгүй хэцүү дагдснаас өвдөж эхлэв. Шүн мөний айгүй тэгээ сэрэл дахин сэрэл нөгөөдгөө бодож унтах чинь бас тэр чинь их депресс стресс гэх юм бэлэн штэ. Нэг удаа би яг тэгж унтаж утахгүй. Би доошоо дандаа ингээд буруу харж унтаад хөлөө ингэж унтангууд нуруугаараа өвдөд өглөөс тэрэнгүүд яг нэг зодуулсан юм шиг нуруу өвдөж бас чирээдсэн байхгүй. За штэ одоо яг өстө гүнжийн унталтар унт. Би юу яалтарч чаддгүй. Одоо л гүнжийн унталт гэсэн чил ингээл нэг иргэрч яана гүнжилтийн унталтаа мартчих. Шүн дараа хит сэрээд байгаа юм бэ те. Яг тэгж. Өвн алдээшээ харж унтуулаа бол хамгийн сайн байдаг. Гэхдээ сүүлийн үед одоо бүр дэрн хүртэл гарцсан байна штэ. Хажуу тийшээ харсан жарсыг ингээд нухтгөө. Тийм бас байна. Онгорхоо тий. Онгорхоо ингээд хажуу тийшээ харсан чиг ингээд дэрэн олж авъя да. Энд хаана гарцсан байлээ. Аавь да одоо. Ядаж зүгээр тэгж ундаж чаддгүй маа гэд ингэнгүүт түлхээд байдаг дэртэй бол те. Болооч ээ гэдэг. Ядаргаад тийм дэртэй. Гэтэ яалтчгүй анзаарчихлаа. Одоо чинь би яг тэгж унтсараад ингэж үрчлээ гарч илж шүү дээ. Яг нөө хацар ингэж явсаар аваад энд ингэж идж байгаа юмнаас ч шалтгаал энэ талаараа ажилладаг бол энэ тал нь илүү хөгжин, энэ тал нь хөгжихгүй. Яг тийм юм бэл шүү дээ. Хоёр бид нар би энэ талаараа иддэг юм бэлээ. Энэ талаараа дандаж ажиллах юм бэлээ. Ажиллаж байгаа талын болчин л илүү хөгждөг. За тэгээд асуух зүйл зөндөө их байлаа. Ярих юм чих байлаа. Минут дууслаа гэж бүр живэд орчихжээ. За тэгээд одоо 20 минут үлдсэн байна. Тэгээд манай оюу дээр юмч мэн гоё үзэгтэй хандаад гоё хэлэх үг байлээч. За зөвлөгөө. За эхний зүйл гэвэл арьс бол бидний бол хамгийн чухал хэрэгтэн байдаг шүү. Таны одоо тий идэж ууж байгаа одоо өөрийнхөө бие рүү оруулж байгаа бүх юмнаас ч шалтгаалж арьсан дээр нь өөрчлөлт гардаг. Тэгэхээр та бүхэн маань өөрсдийнхөө нэгдүгээр амьдралын хэм маяг те дотор хэрэгтэн тэр болгоныгоо эрүүл байхыг мэдээж нэгдүгээр зориорой. Хоёрт за таны арьсан дээр үнэхээр ямар нэгэн асуудал үүсэн л бол тэрийг ерөөсөө битгий даамжруулж те удааж өөрөө арга хэмжээ авах гэж битгий оролдож арьсаа улам битгий эмзэгшүүлээрэ. Тэр их тусам дараа нь гарах үр дагавар буюу эмчилгээ нь илүү олон болдог учраас те удаалгүйгээр шууд арьсны эмчийг зорж ингээд очоорой. Тэгээ таны арьсан дээр ямар ч асуудал байхгүйсэн ч гэсэн магадгүй ирээд нэг зөвлөгөө аваад те одоо ингээд дажгүй байна уу? Үнэхээр бас болохгүй байна уу гэдгээ бас өөрөөсөө урьдчилан сэргийлэх зорилгоор бас арьсны эмчийг ингээд зорж очдог юм байгаарай л гэж та хүсэж байна. За уучлаарай. Яг хоёрхан коммент ирчихжээ. Энийг заавал асууад өгөөрэй гэсэн юм болохоор асуугаал тэгэл яг дуусгая. Юу дээр солонгос коллаген их уудаг шүү дээ. Энэ коллаген уух нь тун хэтрэлт гэж байдгүй. Энэ ерөн зөв байдгүй гэж байна. Хоёрдугаарт эмнэлэг дээр очивол ямар эмнэлэг дээр очих вэ гэсэн байна. Коллаген уулаа гэж тун хэтрэн гэсэн юм бол ер нь бол баггүй. Ягаад гэвэл алдчихлаа учраас бид тэрийг дотроос уух хэмжээгээр өгч чинь л гэсэн үг тий. Гэхдээ коллаген уулаа гэж зөвхөн таны арьсанд очивол
гоё байх биш. Тэр чинь ууж байгаа учраас бүхэл биед чинь л тархаж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол тэр коллаген гэдэг бол ууж болно. Тэгтээ бүр тийм амар ичэдийн юм шиг үр дүн бол нэх хүлээх бас хэрэггүй. Тэгтээ ерөөсөө зогсоож хэрэггүй л гэж үзнэ. Үзүүлнэ гэвэл манайх эстетика гэдэг арьс гоцлын имлэг байгаа. Ойрхон хотын төвд байрлалтай. Яг 1-р сургуулийн уртлын 55-1-ийн 4 давхарт 401-ийн тооц байдаг. Ийм арьс гоцлын доо. Энд зарээд ирж бас үзүүлж бас болно. За баярлалаа. Тэгээд гурлаа хамт дуусгая тий. Тэгээд Тринал нэгтэг гэдэг намайг команд өгөхөр гурлаа таныг хөтлөнө гэдээ дуусгах юм шүү. За хөтлөнө. Хоёлоо таныг хөтлөн шүү. За Тринал нэгтэг таныг хөтлөн. За баярлалаа залуучдаа. За баяртай дараагийн санд уулзцгаая.